Бачаагшид ирдэг нийтлэг нэг асуулт бол англи хэлний must болон have to хоёрын ялгаа юу вэ гэдэг асуулт байдаг. За энд маш энгийнээр тайлбарлах гэж оролдъё. За must болвол ёстой гэсэн утгыг гаргадаг модуль үйл үг байна. За тэгэхээр must-ыг болвол дийлэх нөхцөл дээр бид нэр дотроосоо ухамсарсан яриан дээр ашигладаг. Жишээ нь I must do my homework. Би гэрийн даалгавраа хийх ёстой. Би өөрөө ухамсарлаж хэлж байна. I must clean my room. Би өрөөгөө цэвэрлэх ёстой. Би бас л өөрөө ухамсарлаж хэлж байна, тийм ээ. I must be there. Би тэнд байх ёстой. За энэ утгаараа болвол дотроосоо ухамсарлаж ярьж байгаа нөхцөл бид нар must-ыг ашигладаг. Нөгөө талдаа have to болвол ямар нэгэн зүйл бидрийг тухайн зүйлийг хийх шаардлагатай болгосон нөхцөл бид нар have to-г ашигладаг. Жишээ нь I have to drive slowly on this road. Би энэ газарт удаан явах ёстой. Удаан машина барих ёстой. За эсвэл бол I have to do my homework. Би гэрийн даалгавраа хийх ёстой. За эсвэл бол I have to be there. I have to be on time. За эдгээр бүх зүйлсүүд нь бол гадны хүчин зүйл бидрийг тухайн зүйлийг хийх шаардлагатай болгоход ашигладаг. За тэгвэл must болвол өөрөө ухамсарсан нөхцөлд, have to болвол гадны хүчин зүйл бидрийг хийлгэж байгаа нөхцөлд ашиглаж болох нэ. За ингээд хамтдаа суралцъя.